Арай мэнд хүргүү үзэгчдээ мэдээлэлтэй багаараа урьяндаар бэлтгэн өргөдөг Craft News мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн онцлог сэдэв бол токсик хосууд. Саяхан нэг олонний танил зарим нэг хосууд маань одоо архийг гарах гад алгадаж үзлээ гэдэг нэг юм сонь юм яриадсэн шүү дээ. Тэгээд ер нь шинжлэх ухааны үднэс бодоод үзсэн ч гэсэн алгадахаар арх гардаг. За хар ухаанаар бодоход алгадсны дараа арх гарч исэн удаа байгаа юу? Тэгэхээр энэ ингээд бодит байдлаас нэлээд зөрүүтэй юм шиг санагдаж байгаа. За тэгвэл энэ ч яах вэ? За тэр ч яах вэ гэдэг шиг. Ер нь хосуудын харилцаанд ер нь нэгнийгээ зодж исэн ч юм уу эсвэл ингээд амар тийм токсик харилцаа хэр их гард юм бэ? Ер нь бодит кейс та ер нь хэр их цоглолоо намайгч ярьж өгнө. За би ингээд яг Монголын нийгэмд байгаа кейсээс урдчлаа төрүүлээд Холливуудад байгаа нэг кейс ярий заяа. Rapper designer Kanye West гэд байдэн штэ. Хөшиг хурлан мэдгүй. За Kanye West маань Kim Kardashian-аас салаад залуу жүжигчин Julia Fox-тай болцсон байна. Энд гэхдээ 22 онд байсан л да. Одоо яг яаж байгааг би мэдэхгүй байна. Тэгэд энэ хоёрын харилцааг одоо харилцааны мэрэгчлэтнүүд love bomb буюу нэгэн төрлийн хортой харилцаа байж болцсошгүй гэж дүгнсэн байна. За яагаад ингэж үздсэн бэ гэхээр штэ. Энэ хоёр дөнгөж хоёр дахь болцоон дээрээ байжсэн чинь Жулиада зориулаад манай Kanye маань болохоор зураг авалт зохион байгуулад тэгээд хувцсныхын шүүгийг орвонгоор нь эргүүлээд тэгээд зочид буудлын өрөө дүүрэн шинэ хувцаар гинтийн бэлэг барьсан байл л да. Тэгээд энийг болохоор Жулиа болохоор ингээд найз талахаар энэ аль хэвээр бүх охтын мөрөөдөлтэй би яг өөрийгөө ингээд үнсгэлжин шиг мэдэрсэн одоо гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд болцоод 1 сар хүрэхгүй хугацаанд тэд ингээ хамтдаа Парисын загварын 7 хоногийн одоо улаан хевсний яслалт одоо джинсэн хувцаар одоо хосолж ирж мэрсэн гэл те айгу романтик. За тэгсэн чинь хүмүүс болохоор энийг нөгөө нэг хуучин ихнэр Kim Kardashian угаасаа өөртөө одоо дахиж нийлэхгүй гэдгийг ингээ удаа дараа илэрхийлсэн учраас шинэ найз бүсгүйгээ ер нь бол Kim Kardashian шиг болох гэж оролдож байгаа гэж ер нь хүмүүс үзээд байгаа юм байна. За ямар ч тач үүнийг хосын харилцааны мэрэгчлэтнүүд нь болохоор хамтрагчаа эрхэндээ оруулах гэсэн love bomb гэсэн одоо үзэгдлийн шинж тэмдэг хэмээн тодорхойлсон гинэ. За тэгээд энэ love bomb буюу хайраар бөмбөгдөх энэ нэршил нь бүр 1970-аад оноос эхэлж ингээд би болсон заяа. Тэгээд love bombing гэдэг нь одоо хин нэгэн хүнд ихээхэн анхаарал тавьж халамжлах замаар тухайн хүнд нөлөөлөх оролдлого гинэ. Тэгээд хамтрагчаа хайраар бөмбөгдөх орлогыг одоо ингээд чи хийж болно би хийж болно шүү дээ одоо. Тэгээд мэдээж хайртай юм чи ингээд хайр энэ үндэ гоё мөчийн сон, тичим сон, бэлэг хүчин сон гэл тэ хайраа илэрхийлчих юмсан гэл энэ бол ингээд байж болох үзэл. Гэхдээ ихэнхдээ ер нь ийм одоо хитрхи их ингэж хайраар бөмбөгддөг тийм хүмүүс нарциссист зан чанартай одоо байдаг гинэ. Нарциссист зан чанартай хүмүүст ер нь бол ийм шинж тэмдэг айгу түгээмлэдэг гинэ. Тэгэд харилцааны ихэнх үед хит их одоо хүчин чармайлт гаргах энэ орлого нь угтаа бол одоо хин нэгнийг өөрийн болгохын тулд ухамсаргүй хийгддэг үйлдэл юм байна л та. Тэгээд хамтрагчаа нэгэнд өөрийн болгож зорилгоо биелүүлснийхаа дараа хандлагаа өөрчилж ойлгомжгүй аашилж өөрийн дураар байлгаж хүчирхийллийн шинжүүдийг гаргаж эхэлдэг гэж ер нь үздэг юм байна. За тэгээд жишээнүүдээс уншиж үгүй заяа. За 17-18-тай байхдаа нэг залуутай үерхэж байсан. Одоогор бол гүн гүнзгий токсик гар байжээ. Юмл бол хардна, гар хөлөө зүснэ, гадаа ирчээд явахгүй, уйлж унжин, үнэн лайтай салж өгдөггүй. Тэр үед ганц гаргалгаа маань хурдан л оюутан болоод хаяад явхал байсан санснаарч болсон гинэ. Одоо яг нөгөө яг чи надаас салах юм бол би өхөн гэж байгаа юм. Би эмээ хорлон гараадсэн ёо. Үгүй бэж та бэж би бас нэг саяхан нэг ийм сонсоохгүй ингээ манай одоо ойр татны хүн баггүй юу? Ойр татны хүний маань найз нь ингээ дексээсээ салцсан заяа тэгсэн чи нэг өдөр ингээ за одоо ингээ хоёлаа ингээ харилцаа дуусгах ингээ хоёлаа уулзъя гэж ингээ давж гарангуудаа тэгтээ энэ жоохон амар заяа. Ингээ давж гарангуудаа ингээ амар хурдтай ингээ машинтайгаа ингээ давхиж явж байгаад ингээ осолт харцсан. Тэгээд ингээ эмхтэй нь ингээ дүүд болсон заяа. Тэгээд ингээ эрэгтэй нь амьд үлдсэн. Эрэгтэй нь ингээ нэг л хаалганд ороод ирсэн заяа. Эмэгтэй нь ингээд хураагүй яс үлдээгүй гэсэн заяа. Тэр бол ингээ амар сонсож байгаа шүү дээ. Энэ бас ингээд миний бодлоор ингээд токсик харилцаанаас л болсон бах угаасаа. Ингээ салцсан байхдаа за гарын дээр хоёлаа уулзчих ингээд бүхцүүлээ ингээд эцлээ дуусгачих ингэнгүүтлээ ингээд дараа нь юм болсон. Иймэрхүү жишээтэй нөө crime подкаст сонсдог бол яг иймэрхүү амар хэрэгүүд амар их байдаг шүү дээ. Намайг чи болсон явдал ярина гэж хэлсэн мэт. За цаашаа яасан юм бэ? За тэгээд энэ болохоор зүгээр нэг хажууд
талаас нь харсан л хүний үг байгаа байхгүй. За цогтгороо ихнэр рүүгээ буу шагаадаг. Хайр найргүй зоддог ах байсан. Эхнэр нь өвхтлээ зодуулчаад хэд хоногийн дараа миний хөгшөөн гिचгсэн юу ч болоогүй юм шиг сугталцаад явдаг хос байж билээ. Манайх тэндээс нүгээд их олон жил болвоо. Тэр хоёр хотод чухал ажиллаар ирж эхнэр нь тархиндаа олон удаагийн гэмтэл авснаас саажилттай болчихсон нөхөр нь хөтлөөд явж байсан. Тэр хоёр токсик үүлийн үрийн харилцаатай хосууд байж дээ гэж боддгоо гинэ. Нэгнийгээ дахир дутуу болтол нь оюун санааны бэрхшээлтэй болтол нь одоо ингэж за одоо тэгээд хамгийн гол нь зодуулаад нөгөө нэг салдаггүй яг зөндөл олон хүчин зүйл байдаг л ахта бид нар хүний амьдралыг мэдэхгүй тий одоо хүүхдээ өмчрүүлэхгүй ч юм уу тий эсвэл ингээд нөхрөөсөө салаад ч юм уу эхнэрээсээ салаад би яаж ганцаараа амьдрах вэ ч юм уу тий ингээд зөндөл олон шалтгаан байдаг баг. Гэтэ ер нь бол дийлэнхтэй яг энийг бас нэг юм шинжлэх ухааны талаас нь Стокгольмын хаан шинждэг бид юм аа нэг яг задуулж байгаагаа задуулж ин гэж бодхоо болчдөг ч юм уу. Энэ угаасаа байдаг л тийм байдаг зүйлгээ бодсон дээ. Тийм юм байдаг юм шиг лээ. Тэрийг одоо сэтгэл судлаач нар илүү сайн тайлбарлах хаа. За дахиад нэг кейс заяа. 10 жил байхдаа нөгөө бүлгийнхаа бандтай үерхдэг байлаа. 4 жил үерхэд харилцаагаа дуусгаар шийдэж байсан. Учир нь үнэхээр аимшигтай хартай. Бүр найз охтуудтай минь хардаж сүулдэ уулзахыг хориглож зөвхөн өөртөө л харьцахыг шаардах болсон. Нэрээр нь ч дуудаж болохгүй заавал хайраа гэж дуудах хэвээр. Яаж нөхөр өмчлэн Манай ангийн бэндийг надтай нэг ширээн суусан гэдэг шалтгаанаар 0 дуудаж оруулаад алгадаж байсан. Энэ хугацаанд 2 удаа салахыг оролдож байсан ч амиа хорлно гэдэг үгнээс нь яагаад болсон. Тэгээд салах үгс юм уу? За би тэгээ энэ тал дээр ээждээ ч хэлж чаддгүй байлаа. Тэгж оюутан болоод арай өөр хүрээлэлд шинэ хүмүүстэй танилцаад шинэ найзуудтай болоод их л гоё байсан. Тэгсэн нөгөөд чинь ангийн охинтой хардаад эмэгтэй хүнийг ангийн охинтой нь хардаад бүр фэйсбүүкийг нь олоод найз охин уруу татлаа гэд баахан юм биччихсэн байдаг шүү ичиж өхмөр. Азар найз маань надад уурлаагүй ийм залуутай үерхэж ийм токсик харилцаатай байснаас салсан дээрээ жоохон хүүхэд байж ямар амар юм бэ гэж хэлэхдээ л нэрээ тийм гэж бодоод тэрнээс хойш салахаар шийдсэн юм гинэ. Салсан байгаасай л гэж хэлж байна. Ямар амар юм бэ ёо. Хүүхдтэй ёо. Үгүй тэгэхээр надад ч нөгөө өмжилж байгаа хэлбэр наанаас харагдчих. Тэгснээ ингээд бүр эмэгтэй найзуудаас нь хүртэл ингээд тусгаарлан гэдэг чинь тэр үнийг ингээд нийгмийн харилцаанаас ингээд тусгаарлаад эхэлж штэ. За нэг их чинь битсэн байна. Facebook найзын хүсэлт их ирнэ. Хэдэн хүнийг найзаар авчлаа. Хин гэдгийг нь ч анзаарсангүй танихгүй хүмүүс байсан санагдана. Тэгсэн чинь нэг бүхэн чатаар улаан галзуу орж ирж байна. Чи сая манай нөхөртэй найз олчлоо. Яагаад их нэртэй хүн рүү найзын хүсэлт илгээж маялаад байгаа. Чамаас бол би чамаас болж энд бөө хэрүүл олж ийн. Айл гэр саллаа. Би нөхрөө алдлаа. Би нөхөргүй яах юм энэ төр гэд. Юу ч гэсэн үг юм бүү мэд. Тэр ийм хоёрыг шууд блоксон. Яасан ч хэврэг харилцаа, яасан ч амархан салдаг айл гэрвэ. Ямар ч токсик харилцаатай хосууд вэ. Сошиал тагс бүтэн галзуу сэтгцэн өвчтөй хүн олон байдаг юм байна гэж бодоод өнгөрчлээ. Түүнээс хойш найзаар хүн авахтаа их бодолцдог болсон ёо. За дараагийнх нь дахиад хаар за ер нь дандаа хартай холбоотой юмнууд энэ заяа. За эхний хэдэн жил харсан бүхэнтэйгээ харддаг байсан. Энэ чам руу хараад өнгөрлөө чи таньдаг юм уу гэд эсвэл хөргөө ахын доороо дудлаа та хоёр ямар холбоотой юм гээл. Юу салхиад байгаа юм. За нээс нөхдийнх нь хин нэг нь миний хажууд санамсаргүй суучвал яагаад чиний хажууд суу гэдэл бараг 2 өнжөөдөл зодно. Олгоо хагарч тогоон дотроо гар хугарвч ханцуудаа гэдгийн гэд хүнд хилээд үзээрэй гээл зодно. Шүнжэнгөө хаалгаад хүжээл тамлна. Өөрөө зөрж байгаад суучихсан болохоор ингээд аав ээж нь суулахгүй гэсэн чи өөрөө зөрж байгаа сууц юм байна л та. Тэгэд өөрөө зөрж байгаа суудсан болохоор хинт ч хилдэггүй тэсэл байдаг байлаа. Хөгөрсөн нүрэндээ дахин пүүдэр нилаал ажилдаа явна. Хүн харчихгүй гэсэндээ аль болох хүнтэй таарахгүй хичээж доошоо хараад л явна. Энэ мэт олон жилүүд хөрсөөр нэг удаа шүнжэнгөө задуулаад өглөө нь бие засах гэж гараад ухаан алдаад унсныг хажуу айлын имээ харж гэртээ оруулснаар бүх юм ил болж байлаа гинэ. Салсан байгаас иймэрхүү харилцаан дээр тэгэхэд салхал хамгийн зөв сонголт байх гэж хэлж байгаа бол тийм бодож салыг гэхээр одоо нөгөөт нь амиа хорлон өснө гэдэг бас хэцүү юм аа ёо. Гэтэ яг үнийг хэлэхэд гэж амиа хорлно гэж сүрдүүлж байгаа хүмүүс амиа орлож чаддгүй шүү нэрээ. Гэхгүй юу. Тийм ерөөсөө амьдаа хайртай байдаг байхгүй бид нар чам. За энэ болохоор 19 онд болж исэн юм байна. Тэгээд ингээд хоёр хос хоорондоо зодтолтоод тэгээд ингээд
найз залуу найз охиныхоо зүрх рүү ингээ хутга зоон моон гэж ингэж олон нийтийн газар ингээ бүүн өмнө самуун дэгдээсэн байгаа байхгүй. Тэр хавьд байсан хүмүүс ерөөсөө ингээд очиж туслахгүй. Тэгээ нэг залуу очиж туслаад бүр амар зодтолтоод найз залуутай зодтолтоод ингээ бүр ингээ хамаг нүд дам хамаг гар хурууга бүр ингээ шалт бүр амар болгосон байгаа байхгүй. Тэгээ цагдаа дуудаад тэгсэн чинь цагдаа дуудсан чинь нөгөө зодуулжсэн найз охин найз залуугаа өмөрөөд чи манай найз залууг зодлоо гэж цагдаад бариад өгсөн. Өөрийн өмөрсөн чинь цагдаад бариад өгсөн. Өнөөдөр юу болт вэ тий? Мэдгүй. Энийг бас иймчлэг яваадсан тий. Автобусны буудлыг тэр бүр ингээ яг ил ингээ нүднэр болж байгаа байхгүй ингээ эрэгтэй эмэгтэй хос хоёр ингээ зод биш эрэгтэй ингээ эмэгтэйгээ зодож байгаа байхгүй юу? Ингээ зодох гээд яриад байгаа. Тэгсэн чинь ингээ автобусны буудлын дээр зогсчихсэн зүгээр хөндлөнгийн хүн очиод эмэгтэйг нь өмөрөөд нөгөө залууг нь ингээ зодох гээд нөхрийг нь ч юм уу тий найз залууг нь зодох гээд ингээ гараа талаас нь чи гүүж очсон. Чи яхаараа миний найз залууг зоддtiin бэрдгээ шууд ингээ өмөрөөд тэр одоо өөрийг нь хамгаалаад тий өөрийг нь цохиулахгүй гэд хамгаалж ах чинь тийж байгаа. Тэр одоо юу л туу тий. Би одоо 2 хоногийн өмнө л онцлог сэдвээр нөгөө нэг бац малц үерх гэсэн чи яг эдрийг сонсож бүр ганц би одоо баярлчихсан. Тэгтээ ингэ зөв ч юм уу буруу ч юм. Тийм токсикоос гадна бүр сайхан жаргалтай амьдарч байгаа хүмүүс нүүл байгаа шүү дээ тий. Токсик хүмүүс цөөхөн байгаа хөө. Гэтэ та нар хартаа болоорой. Тэгэхэд байхгүй одоо ингэ бодлоо би энэс илүү ярил зүрх өвдөх юм шиг байна. За гэтээ бид тийм бодож байгаагүй төсөөлж байгаагүй өчнөө амар токсик харилцаанууд байдгийн байна. Тэгээ токсик харилцаа чинь зөвхөн ингээд гар хүрдэг одоо хүчрхийлдэг гэдгээр бол зохисгүй юм байна шүү дээ. Өчнөө сэтгэл зүйн дарамтанд оруулдаг ийм токсик харилцаанууд бол байдгийн байна. Тэгээд энэ токсик харилцаанаас үүдээд ямар гэмт хэрэгүүд гарч ирсэн, ямар яал шийтгэл оноохоор одоо хуулиндаа заасан байдгийг хамгийн одоо хүнд хэлбэрээр ямар шийтгэл авч ирсэн ингээд энэ тухай мэдээллийг албаны хүнээс одоо авсан байгаа бүгдээр энийг үздэцгээе. Зөрчлийн тухай хуулиар жишээлбэл одоо гэр бүлийн харилцаа хамгаалалт хүүхний зодсон, хүсэл зориг эсрэг тодорхой үйл хийхгүй байхыг албадсан. За мөн одоо дундын болоо хуваарьт хөрөнгө захиран зарцуулах хэрэг. За бусдад харилцааг хязгаарласан гэх мэт одоо энэ дөрвөн төрлийн зөрчилд үндсэндээ баримтлаг шийтгэл хангалттай. 7-30 хоногийн хугацаагаар хэрэгжүүлэгийг одоо тодорхой хугацаар хасаад гэр бүлийн хүчирхийлэл шийтгэл хангалтуулж байна гэсэн үг. За эрүүгийн хуулинд бол гэр бүлийн хүчирхийлүүлдэг гэдэг гэмт хэрэг байдаг. Энэ гэмт хэргийн хувьд бол одоо жишээлбэл тэр зодох гэдэг зөрчил байнга давтагдаад байвал одоо байнга гэдгийг бид нэр хууль зүйн шинжилгээ ухааны албалтаар 3 ба түүнээс дээш удаа гэж ойлгодог. Ингээд давтагдаад байвал энэ гэмт хэрэг тооцдог. Энэ маань өөрөө 20 хялттай гэмт хэрэг. За мөн одоо хүний амнаас эрүүл мэндийн эсрэг болоод бэлгийн эрхчлөөний эсрэг зарим төрлийн гэмт хэргүүд дээр гэр бүлийн одоо хүчирхийллийн шинжтэй эсвэл одоо гэр бүлийн хамааралгүй харилцаатай хүний эсрэг үйлдсэн байвал яа шийтгэл хүндэрдэг. Одоо жишээлбэл гэр бүлийн хүчирхийлүүлдэд хүнийг алсан байвал энэ маань өөрөө 12-оос 20 жил мөн бүх насаар нь одоо 20 халаанагдуулах ийм одоо боломжтой ийм ялын санкцтай юм гэмт хэрэг үүдэг. Ер нь гэмт хэргийн төрөлтөөс нэлийн хүнд төрлийн нэмт хэрэгтэй ордог байх нь шүү дээ. За тэгээд мөн энэ үйлдэлтэй болвол нэг зөвхөн одоо гэр бүл гэж гэрэлтэй батлуулсан одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг оролцуулж гинөө эсвэл бол ямар хүмүүсийг хамаарад байна вэ? Хамтран амьдрагчд байж болж байна. Хамтын амьдралтай одоо бас хүмүүс байж болж байна. Гэрэлтэй бүртгүүлдэг болж хамт амьдардаг тийм ээ. За ингээд дундаасаа хүүхэдтэй байдаг ч юм уу. Эсвэл одоо эцэг их үр хүүхэд гэдэг ингээд төрийн садангийн бас харилцаа албаны дотор бас энэ хуулийн үйлчлэлд бас хамаарч болно. Тэгэхээр энэ зөвхөн гэрлэгсдэр буюу гэрэлтийн улсын бүртгэгдсэн хүмүүсийн хүрээ хязгаараар бол тогтогддог. Хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь өөрөө яг нийгмийн энэ хэсгийн хүмүүс л гэр бүлийн хүчирхийлэл үлддэг шүү. Ажилгүйд л ядуурал эсвэл архитын согтуурал гэдэг зүйлийг бас дагаа явж идэг зүйл биш шүү дээ. Чигтэйхэн сайхан одоо амьдралтай юм шиг харагддаг, боловсролтой, мундаг ажилтай, карьертэй хэдий гэр бүлийн хүчирхийлэл гэж байх тохиолдол байдаг шүү дээ. Тийм жишээнүүд байж болж байна. Одоо наанаас нарахад хинж тэр хүний гэр бүлийн хүчирхийлэл гэж харахааргүй. Гэтэл амьд яг гэртээ орохдоо тэр хүн шал өөр хүн байдаг. Гадаа байгаа хүн гэртээ байгаа хүн шал өөр хүн байдаг. Тэг гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Ийм тохиолдлууд ч байдаг. Тэгэхээр энийг хамгийн гол нь нууц далд хэлбэрт байгаад байдаг учраас энийг мэдээлэх нь өөр хамгийн чухал хэлбэр байхгүй. Ингэжиж бид нэр бүр ноцтой хурав шиг гэдэг нь юу хэлээд байгаа юм гэвэл энэ дээр хүний аймнаас охиорч болж байна. Нөхөртөө их олон жил одоо зодуулснаасаа болоод дахир дутуу болоод тэгээ бүр тийм одоо тархины хүнд гэмтэл аваад нөхөн сэргээг тэр үе тэрхтний одоо тийм эд хэрэгтнээс одоо хагацсан ч гэх юм тийм тохиолдод биш шүү дээ. Нөхөр их нэрийн гарыг нөгөө хугалчаал боруулж амжааг өгтөн дахин хугалсаар хагаад гарны нэг хэсэг өгт ясгүй болоод ингийн үндсэндээ нэг гар тэр хүнийг ингээ байхгүй болчихж байгаа байхгүй. Хоёрдугаар асуудал тэр токсик харилцаа гэдэг юмар их хэмэлтгэж байгаа шүү тийм ээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүнт гэр бүлийн дотор тэгш хэрэгтэй гэдэг хуулийн заалт биш үү? Тийм ээ.
Энэ харилцаан дотор аль нэг нь доминант болоод эхлэх юм бол энэ өөрөө тэр гэр бүлийн дотор харилцаа эрүүл биш байгааг. Би чамаас илүү гээл ингээд Янз бүрийн байдлаар илүүг харуулж болно. Биеийн хүчний хувьд байж болно, ажил албан тушаалын хувьд байж болно, цалин орлогын хувьд ямар ч байдлаар одоо доминант тогтоож болно шүү дээ. Тэрийг нөгөө хүнд мэдрүүлээд ах юм шүү дээ. Тэрийг нөгөө хүндээ мэдрүүлээл нөгөө хүннээсээ одоо нөгөө харилцан эргэтгэж байх хэвээр харилцаа чинь нэг нь ингээд илүү давамгаалж гарч ирээл энийгээ тэр хүнийхээ сэтгэл санаанд дарамт байдлаар очруулаад тийм бие махбод хитэн зоддохч байдаг юм уу байдлаар хандаал өмч хөрөнгөний ч одоо ингээд цалин цавааг нь хянаал өөр бусадтай харилцах одоо харилцаа холбооны хэрэгсэл энэ тэрэлдэ хангаа юу хийдин тэр болгонлоо ингээд хяналт тогтоогоол тэгэл хардаал гэд хэлдэг энэ асуудлууд. Тэгээ шалтгаан одоо шүгтээр орж иж хэрэгүүд бол дандаа л тэрнтэй харцсан, энтэй харцсан, ийм тийм гэдэг шалтгаанууд дийлэнх нь юм л би. За альбаны өмнө хүний яриаг сонслоо. Ингэж үерхгүй, ингэж хайрлахгүй, ингэж хамт амьдрахгүй гэхгүй. Ер нь бол ингээд токсик гэдэг үгийг бол ингээд хэрэглээс өөр аргагүй юм хэцүү байдалтай ингээд нэгнтэйгээ харилцдаг гэдгийг бол альбаны хүний ярианаас ойлголоо. Тэгээд бүгдээрээ үргэлжлүүлээд токсик хасын харилцаа гэж яг юу юм? Яаж илэрхийн, ямар шинж тэмдэг илэрхийн, яг ямар харилцааг токсик вэ гэдгийг мэдхийн тулд Ченко хичээл хичээл залгана. За сайн уу? Яг энэ хортой харилцааны талаар одоо яг мэдхийн бол би ялах өмнөх ярьсан хүмүүсийг тавцахгүй. Тэгээд товчхон цамхан ярих гэж бодож байна. За миний өнөөдрийн одоо яг ярих байгаа зүйл болохоор сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан Элизабет Скотт гэдэг хүний судалгааны ажил дээр байсан мэдээлэлүүд байгаа. За тэгээд гадны судлаач тийм яг энэ яг одоо бас яг энэ хосуудын хортой харилцааны талаар зөвлөгөө өгдөг. Тэг яг тийм одоо мэдээлэл өгдөг хүмүүс юм билээ. BBC-д бас ярилцлага өгж исэн. Тийм хөвгтэй хүн байсан. За яг токсик хортой тэр харилцаа гэж юу хэлэх юм бэ гэдэг тодорхойлолтын дээр юу гэж хариулсан бэ гэсэн чинь за бие махбод зан ямар сэтгэл зүйн сайхан байдалд ямар нэгэн байдлаар занал хийлж байгаа харилцааг бол токсик харилцаа гэж хэлдэг юм байна. Тэгэхээр одоо сайхан одоо миний сэтгэл санаа юун дээр ингэ сайхан байна уу те ямар нөхцөлд хэвэн байна уу гэдэг дээр халтаж орж иж тэр хүнийг тавгүй тухгүйдүүлж байгаа тэр бүх одоо үйлдэлүүдийг токсик харилцааны одоо шинж тэмдэг илэрхийлэх үйлдэлүүдээ гэж ойлгож болох нь. За тэгээд энэ харилцааг одоо энэ харилцаа энэ үйлдэлүүд ингэж даймжирснаар бол үр дүнд нь дэмждэггүй, үргэлж харддаг, доромжилдог, тэгж халтдаг нөхцөл байдлыг одоо хүлээн авахд хүргэдэг тухайн хүнийг. Одоо аль харилцааны аль талд нь байгаа хүнийг Одоо яаж ч байсан тэр харилцааг хүлээж авдаг, тийм хүлээж авахд хүргэдэг. Тийм зүйлийг хэлдэг байна. За хортой харилцааг одоо хэрхэн таних вэ гэдгсэн чинь тухайн хүнд одоо зориулснаасаа багыг авдаг ба үргэлж одоо өөрийгөө үн цэнэв гэж мэдэрдэг. Одоо би энэ хүнээс ийм зүйл авах эрхгүй хүн юм байна. Энэ хүн болохоор сайн хүн учраас энэ хүн илүү үн цэнтэй учраас би энэ хүнд л ингэж өгөөд авах хэрэгтэй байна гэсэн тийм мэдрэмжийг төрүүлдэг. За тэгээд хүнд итгэлгүй санагдаж цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө үнэлэх хүнлэмжээ алдна. Намайг үнэлэх шаардлагагүй дээ. За би энэ хүнд итгүүлэх гэдэг ямар хэрэг байх вэ гэсэн тийм одоо байдлаар илэрдэг. Зөнгөө болно гэхий. Хит хөлзөнгөө болно. За энэ тийм шүү дээ. Ер нь бол харилцаа гэдэг чинь одоо яг тэнцвэрхэн байх хэрэгтэй нөгөө угаа аваатай байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд тэрний баланс нь ингээд алдагдчихж байна гэсэн үг аа. За тэгээд өөрийгөө буруу ойлгуулж бодол санаагаа дэмжүүлж чадаагүй ба үүний хэдлөө ингээд дарамжлуулсан мэдрэмж авдаг. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар ингээд би яг энэ хүнд буруу ойлгуулчлаа да. Тэ энэ хүний намайг ойлгохгүй байгаа надаас шалтгаалж байгаа. Би буруу ойлгуулад байна. За тэгээд өөр хүнтэй ярилцах эсвэл уулзсны дараа ядарсан сэтгэлээр унсан мэдрэмж төрдөг. За нэгнийхээ хамгийн муу хазаан чанаруудыг гаргаж ирдэг. Бусад хүнтэй жишээж одоо хор шарыг нь малтдаг гэдэг ч юм уу тий. За тэгээд хажууд нь өөрийгөө хамгийн муу эсвэл энгийн хүн биш гэж мэдэрдэг. Гэсэн мэдрэмжийг. Тийм. Яг тэгээд энэ чинь нөгөө явандаа буцаад хүнийг нөгөө сэтгэл зүйн ийм асуудал дундаж байгаа. Баггүй тий. За тэгээд түүнтэй хамт байхад дотгоны ярин дээр алхаж байгаа юм шиг ийм болгоомжтой ханддаг. За энийг болохоор англи хэлсэн болохоор нөгөө нэг юм үндэгний хэлсэн дээр алхаж байгаа юм шиг ингээд санагддаг гинэ яг хэлсэн. Хитрхи тийм имзэг тий. Ингээд хэлчих юм бол энэ хүн гомдчих байх таа гэдэг юм уу? Бас нэг тал руугаа хэлбэхтэй бүр ингэж хэлбэдэг. Ер нь ингээд бодож сансан одоо өөрийнхөө үзэл бодлыг хэлж чадахгүй байна л гэж шүү дээ тий. Тэр хэмжээнд хүртэл тэгж имзэг байдалд орсон байна гэсэн үг. Бараг л ингээд үг хэлэгч бараг ингээд ирэхгүй болсон гэсэн үг юм шиг. Тэгээд одоо нэг өөрийгөө илэрхийлэх, өөрөөрөө байх гэдэг ойлголт юусоо байхгүй. Тэр одоо зүйл чинь ингээд нуруу унсан байна гэсэн. Тэр барьер гэж ярьдаг шүү дээ. Тэр одоо зүйл маань нуруу унсан. За ингээд ерөөдөө бол хортой энэ бол ингээд ерөөд нь хортой харилцаа хэлж байгаа байхгүй. За тэгвэл одоо хортой харилцаанаасаа бүр ингээд хүчрхийлэлтэй харилцаа руу шилжиж
хэлж За. байгаа. Ингээд санал зөвлөлтөд хурцмал болж эхэлнэ. За. Одоо ерөнхийдөө ингээд энгийн одоо ярилцлагын төвшөнд ч гэдэг юм асуудлаа шийдэж чадхаа одоо Сөргөлдөж эхэлнэ гэсэн үг юм шүү дээ. Харилцан сөргөлдөж. Яг нэг харилцаанд ингээд чиний бодол миний бодол хоёр зүрлдэг тохиолдол байна шүү дээ. Тэрний асуудлыг одоо ямар нэгэн байдлаар ингээд очих нь болоход хоёулаа энгийн хүмүүс бол ингээд ярилцаад очихроо шүү дээ. За ярилцгаа маа гэхэд баг зэрэг маргалдсан шүү дээ тий. За яг яагаад байгаа юм гээ тий. Тийм. Тэр илүү ингээ хурцтмал нэг юм юу нөхцөл байдал үүсдэг шүү дээ. Гинэт ингэж уурлаж орилдог ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар илүү юм хурцтмал болж эхэлж байгаа. За тэгээд дараагийн шат нь болохоор хүчрхийллийн үйлдэл гарна. Хоёрдугаар шат нь. За эхлээд ориллоо тийм үү. Юм авч идлээ ч гэдэг юм уу тий. Тэнгүүтээ одоо шууд одоо бие махбод нь халдаж эхлэх ч гэдэг юм уу тий. Одоо нөгөө хан руу авч иддэг байсан бол одоо шууд нөгөөний бие рүү юм авч иддэг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар шууд нөгөөний бие махбодод халдаж ингэж ийм үйлдэл болж эхэлнэ. За 3 дугаар шат нь болохоор уучлалт гуйгаад одоо хохирогчийг буруутгаж эхэлнэ. Уучлаарай. Гэтэ чиний буруу байсан шүү. Гэтэ чиний буруу байсан шүү да. Тэ чи тэгсэн учраас л би энэ үйлээ гаргачлаа. Гэтэ намайг үнээр уучлаарай. Гэтэ чи анханасаа тгээгүй байсан бол ийм хүн болохгүй байсан. Гэдэг иймэрхүү байдлаар тэгээд хэсэг хугацаанд намжин хүчрхийлэхгүй байна. За тэгээд 4-р шат нь нэг аахгүй хэсэг хугацаанд одоо хүчрхийлэхгүй намжин. За тэгж жагаад буцаад энэ хүчлэг одоо хинээс эхлэх ингээд давтагдаад явах юм шүү дээ. Энэ л ийм мөчлөгтэй. Яг мөчлөгтэй ийм ерөөсөө юм комент хориглох гэсэн үг ингээл эргэлдэл яваад ингээд дөрвөн унлрал өөрт эргэж байгаа шиг энэ дөрвөн мөчлөг ингээл эргээл энэ хүчрхийлэл ингээл үлдэгдэл яваад юм гэсэн. Хүчрхийлэл токсик харилцаа ингээл үргэлжлэл яваад юм гэсэн үг юм тий. Эхний одоо нөгөө нэг миний сая хэлсэн нөгөө нэг шинж тэмдгүүд гэж байгаа шүү дээ. Тэр шинж тэмдгүүд чинь ингэж илэрч байгаа л яваанда тэрийг зогсоохгүй тэрнээс зайлс хийхгүй таслан зогсоохгүй байгаад юм бол ийм зүйл рүү ийм тойрогдлол ордог байх юм. За тэгвэл эрүүл харилцаа тэгвэл ямар идэв те? Тийм эрүүл харилцаа. Харилцаа юм бид юм бол эрүүл харилцаа ямар идэв юм бэ? Одоо бүгдээрээ гоё эрүүл өнцгөөс нь харцгаая, сонсцгоё. Гэдгийг одоо ингээд авч үзэх юм бол ерөөдөө энэ харилцааг үүсгэж байгаа зүйл нь өөрөө хүний нөгөө зан үйлээс шалтгаалж байгаа байхгүй те. Тэгмүүд одоо энэ токсик харилцааг үүсгдэг зан үйл болон эрүүл харилцааг үүсгдэг зан үйл гэдэг ингээд хоёр багна. За хуваалаа. За токсик харилцааг үүсгдэг одоо тухайн хувь хүний зан үйл бол өөртөө итгэлгүй. Өөртөө итгэлгүй хүмүүс бол токсик харилцааг тэр токсик үйлдэлийг өөрөөсөө гаргана мөн тэр гарсан үйлдэлийг хүлээж авна. За эрүүл харилцаа нь бол яг эсрэгээр өөртөө итгэлтэй байдаг. Тэгэхээр хэрэг чи өөрийгөө ингэ токсик харилцаанд орж ийна гэж бодож байгаа бол чи илүү их өөртөө итгэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөгөө хүн чинь хэрэг чамд ингэ токсик үйлдэл гаргаад ивэл тэр хүн чинь бас өөртөө итгэлгүйгээсээ болж юм үйлдэл гаргаж болчихгүй гэсэн. За дараагийнх нь болохоор атаарах уу? Токсик харилцаа гаргаж байгаа нь хатаарах уу? Нөгөө талд нь болохоор эрүүл харилцаа болохоор илүү хайхардаг. Одоо энэ хатаарах уу гэдэг нь болохоор энэ одоо ингээд надаас илүү сайн явчих гэж юм уу те иймэрхүү байдлаар одоо ардаас нь ингэж татаад байна шүү дээ те. За нийгмийн одоо статус нь надаас илүү дээр байх вэ? Энэ төр гэх мэтчлэн иймэрхүү байдлаар илэрдэг. Тэгвэл эрүүл харилцаа нь болохоор илүү нөгөө хайхардаг. Одоо чи илүү сайн хайх хэрэгтэй те. Би чиний одоо ажилд яаж тусалж болох вэ гэдэг юм уу те илүү ингэж хайрлаж ингэж хайхардаг байна. За токсик харилцааны зан үйл нь болохоор ийм сөрөг юм дандаа хандах сөрөг. За нэг ингээд ажлынхаа хүнтэй ингээд нэг уулзаад хоёр үг сасан ч гэсэн тэрийг дандаа ингээд буруугаар ойлгодог тийм. Гуйвалдаг тийм. За тухайн хүний нөгөө нэг алтаа гаргасан байсан ч гэсэн дандаа ингээд буруу юм одоо илүү ингээд хүн дээр тусгаж авч тэрний сөрөгийн ингээд цадмал байдалд хүргэдэг. Тийм ерөнхийдөө тэгдэг тийм дэврэгдэг ч юм уу тиймэрхүү. Тэгмүүд эрүүл харилцаа болохоор илүү эрэг байдаг тийм. За энэ удаа алдсан ч гэсэн дараагийн удаа ингээд тийм. Эсвэл тэр алдаанаас одоо сайн зүйлийг олж хардаг. За сурчлын ойлаа тийм. Ингээд. За тэгээд токсик харилцаа болохоор өөртөө төвлөрсөн байдаг. Эрүүл харилцаа нь болохоор эсрэгээр хамтрагчаа илүү боддог тий. Хоёулаа энэ одоо нэг эмпатигаа ажилуулдаг тий. Энэ хүний оронд бий байсан бол яах байсан бэ гэдгийг бодож үздэг. За токсик харилцаа бол шүүмжлэмтгий. Юм болгоноос дандаа ингээл өөг нь хараад байна гэсэн. Чи өнөөдөр юу өмссөн бэ? Чи нүрээ яагаад бодсон бэ гэдэг юм уу тий. Чи хүнтэй яаж яриад байгаа юм бэ гэдэг юм. Иймэрхүү байдлаар юм болгоно шүүмжилдэг. Эрүүл харилцаатай хүний зан үйл бол илүү зоригжуулдаг. Би үнэхээр чадахгүй байна гэнгүүт зүгээрээ чи ингээд илүү хичээх юм бол сайн болно ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар зоригжуулдаг. За дараагийн токсик харилцаа бол бутаанд оромжилдог. Тэгээ шууд за энэ бол ойлгомжтой тийм эсрэгдэл нь бол урам өгдөг. За токсик харилцааны дараагийн шинж одоо зан үйл нь бол итгэлгүй. Өөртөө итгэлгүй. Нөгөө хүндээ ч итгэлгүй. Тийм. Нөгөө хүндээ ч итгэхгүй байна. Бас буцаад нөгөө хүн энэ хүнд яг итгэх хэсгээр эргэлздэг болчдөг.
энэ хүн яг үний яриад энэ худлаа яриад дандаа эргэлзээ төрүүлдэг гэсэн. За Яг энэ хэсэг дээр бол нөгөө хардалт илүү ингээд зөв жишээ болох юм шиг санагдлаа тий. Өөртөө ч итгэлгүй тэр хүнд ч итгэхгүй ингээд хардаад байна тий. Өөрөөсөө одоо өөрийгөө бусдаас доогоор үнэлж юм гэсэн үгтэй яа. За тэгвэл эрүүл харилцаан дээр бол эсрэгээрээ одоо найдвартай тий нөгөө хүндээч өртөөч одоо тэгээд найдвартай мэдрэмжийг төрүүлдэг. За токсик харилцаан дээр одоо хүчрхийлдэг. Тэгээ нөгөө талд нь бол энэргүй юм ойлгомжтой. За тэгээд токсик харилцаан дээр үл хүнддэгдэг. Эрүүл харилцаанд бол бусдыг хүндэтгэж сурсан байдаг. За энийг бол хүн угаасаа нөгөө нэг зан үйл гэдэг чинь өөрөө нөгөө нэг баг төлөвшөх баг наснаас эхлээд ингээд сууж авч өөрийгөө хүмүүжүүлж төлөвшүүлдэг зүйл юм байна. За тэгэхээр яг иймэрхүү одоо зан үйлүүдийг одоо эрүүл харилцаанд баймаар байгаа болвол өөртөө ингээд төлөвшүүлээрээ дээрэс нь нөгөө бас харьцаж байгаа хүнд чинь яг аль нь байна вэ гэдгийг ингээд сайн анализ дүгнэлт хийгэрээ гэж бас зөвлөмөр амаа. За тэгээд үнэхээр ингээд эрүүл харилцаанд хэрвээ одоо байгаа хэсгээ мэдчихэж байгаа бол тэр хүн таны одоо хувийн орон зай хүндэтгэж гинэ үгүй юу те 24/7 ингээд бит хоёр дандаа цуг байх хэсгүү те 24/7 бүх юм ингээд тайлгнах хэсгүү Тэр хүн чинь бас тустай хувь хүн хувь байна хүн шүү гэдгээ ингээд ойлгож авах гэдэг юм уу те дандаа ингээд цуг байх албагүй шүү гэдгийг олж мэдэх хэрэгтэй байна. Орон зай хэрэгтэй. Тийм орон зай хэрэгтэй гэсэн. За тэгэд өөрийн үзэл бодол санаа зовсон асуудлаа түүнд илэрхийлэхэд таатай хүлээж авдаг. Чи бас өөрөө тэрийг таатай хүлээж авдаг. Чи гэж гэдгүү те ингэж хүнжилтгүү. Тэгээд чамайг бас ингээд өөрийн хүн санаа бодолч гэдэг юм уу болохоо зүйлээ ярихад чи угаасаа тэнийг болохоор ч гэдэг юм уу те тэгээд түүн ингээд таатай санагддаг байх юм бол энэ бол эрүүл харилцаа юм байна. За тэгээд аливаа шийдвэр гаргахыг албаддаггүй. Тэгэх ёстой, ингэх ёстой, миний ихээр байх ёстой чи гэж ингэж албаддаггүй. За таны хүсэл мэдрэмжийг хүнддэг ба санал зөвлөлтүүд буулт хийж тохиролцож чаддаг. Энэ бол хамгийн чухал асуудалтай. Бүх харилцаан дээр ер нь бол за тэгээд харилцаа дуусгар боллоо гэхэд хамтрагч байгаа шийдвэрийг хүндэтгэж тавьж явуулж чаддаг. За ийм бол эрүүл харилцаа, тухайн харилцаад эрүүлээсэн бахны гэж ойлгож байна. За ийм байна. За тэгээд зөндөө хим мэдэж авсан байхаа гэж бодож байна. Би ч гэсэн энэ ярины цомс бүр ямар хим мэдэж яваа. Заримдаа жоохон токсик зан гаргачих гад байсан ч юм шиг өөрийгөө дүгнэлээ. Тэгээд ер нь бол токсик харилцаа чинь тэгээ янз бүр байд юм биш үү? Тэгээд дээрэс нь токсик биш харилцаа, эрүүл харилцаа гэж бас ямар байдаг гэдгийг бас Чинкогч маань нэлээд сайн дэлгэрэнгүй тайлбарлуулж өглөө хоёулангийн харьцууллаа, анализ хийлээ. Тэгээд ер нь бол ийм сонирхолтой судалгааг олж танилцуулсанд баярлалаа. Тэгээд ер нь бол хүмүүс ингээд токсик харилцаанд байгаа гэдгийг мэдээд байгаа хэрнээ энээсээ яаж гарахаа ерөөс ингээд сонирхогчгүй угаасаа энэ ингэдэм чи ингээд үргэлжлүүлээл байдаг те. Тэгээд ер нь бол ингэж болохгүй гэдгийг бол ойлгосон байхаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол токсик харилцааг битгий өөгшүүлээрэ гэж хэлье. Тэгээд үргэлжлүүлээд бүгдээрээ сэтгэл зүйчийн яриаг сонсцгаа бас сэтгэл зүйн үүднээс бас юу гэж тайлбарлалт юм бэ? Бас та хэд бас нэлээд хэрэг болох гэж бодож байна. Одоо энэ чинь хүчирхийлэлтэй токсик гэж одоо холтой харилцаа гэж нэрлэдэг байгаа боловч энэний ард маш олон юм хүчирхийллийн хэлбэрүүд явагдаж байдаг тийм тийм хүчирхийллийн тойрогт орсон сэтгэврийн тойрог гэж нэрлэдэг байна тийм ийм тойрогт орсон байгаа тохиолдолд тэрнээс гарна гэдэг чинь бас тийм амар зүйл биш байдаг ихэнх тохиолдолд өхөл амьдралын цаг дээр тулаад ч юм уу амьдралд нь маш юм одоо хортой гарц хохирол учрах хэмжээний тогтол байдал үүсчиж энэс ингээд шууд гардаг. Түүнээс биш ингээд шууд одоо өөрөө гарах тийм тэнхээ одоо тийм чадамж бол ер нь байхгүй байдаг. Яагаад гэвэл түрүү хэлсэн хэлсэн хувь нөгөө хүнээсээ ингээд хамааралтай буюу бараг ингээд тэр хүний зорилгын төлөө тэр хүний эсвэл байгаа байдлыг хүлээн зөвшөөрөх нь тэр хүний амьдралын утга учир болж хувирдаг байхгүй юу. Тэгэхээр магадгүй тэр хүнийхээ төлөө өөрийгөө золиослоход ч хүртэл бэлэн тийм сэтгэл зүй бас байхаг үгүйсгдэг л тийм. Тэгэхээр ер нь бол шууд өөрсдөө ийм нөхцөл байдал байна да гэж бодсон хосууд бол яаралтай сэтгэл зүйч эсвэл холбогдох одоо мэрэгжлийн хүнд хандахгүй бол ер нь хэцүү байдалд орох юм байна тийм үү? Тий. Ер нь бол хандсан л дээрлээ яаж чадсан гэсэн. Гэхдээ нэг удаагийн одоо тэр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээгээр бол ямар одоо тий нөхцөлд байгаа вэ гэдгээ ойлгох л үйл явц явагдав. Ихэнхдээ одоо тэр нөгөө токсик харилцаанд байгаа хүмүүс харилцаагаа токсик гэж хүлээн зөвшөөрөх нь гол биш. Харин тэр токсик дотроо өөрөө хэрхэн яаж хохирж байгаа вэ гэдгээ хүлээн зөвшөөрнө гэдэг нь маш том асуудал байдаг. Одоо тэр бүхний чинь ард гимшил байна, харамсал байна, өөрийгөө буруутгал орж ирнэ. Тэгээ нөгөө хүнтэй гомдол бүр цаашлах юм бол яагаад ингэж амьдраад байгаа юм бэ? Ер нь юуны төлөө төрсөн бэ гэдэг амьдралын утга учиртай холбоотой асуултууд хүртэл гарч ирэх байхгүй юу? Тэгэхээр тэр болгонтой
одоо тийм ингээд зөв зүгээр байж яснаа шууд нүүр тулна гэдэг тийм одоо сэтгэл зүйн хувьд маш их юм одоо дарамтанд буюу юм доогуур байгаа байдлаас шууд тэр одоо асуудалтай нүүр тулна гэдэг юм тийм амар зүйл биш л тий. Тэгэхээр эхлээд одоо өөрийнхөө сэтгэл зүйг босгож ирэх буюу эдгэх тэрний дараа тэр харилцааг нэг тийш шийдэх гэдэг ийм одоо үйл явц явагдана гэсэн үг. Сүүлийн нэг асуултыг асуухад яг жишээлбэл миний найз ч юм уу хамгийн ойр дотны нэг хүн байна. Яг нэг тийм харилцаанд орсон гэдэг би гаднаас нь ингээд ажиглаад байж илаа гэж бодъё. Тэгвэл би найздаа ч юм уу туслах миний одоо тусламж юу байх вэ? Тэгэхээр нөгөө одоо чамд ийм хүч байгаа чи одоо тэр хүний ингээд өөрийнх нь давуу талуудыг тэр хүний ингээд дотоод нөөц бололцоог байнга ингээд сануулж авах те ямар нэгэн зүйл болох юм бол тэг ингээд надад хандаарай би чамд туслахад бэлэн шүү гэдэг тийм одоо хамтын мэдрэмж өгөх гэх юм уу ингээд энийг байнга сануулж авах хэрэгтэй байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь яг ийм токсик харилцаанд байгаа хүмүүс тодорхой хэмжээнд өөрийгөө токсик харилцаанд байна гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд тэр хүн өөрөө тэр харилцаан дотроо хохирогчийн дүрээр одоо бас ямар нэг сэтгэл зүйн хэрэгсэл хангагдж байгаа байх бас магадлалтай байхгүй юу. Тэгэхээр ихэнхдээ хүндлэнгийн нэг бол штэ өөрөө мэдээ тэр харилцаа дотроо ингээд байдаг. Нэг бол хүндлэнгийн бүх хүмүүс аль хэдийн ингээд хараад аль хэдийн хэлж идэг. Наад хүмүүс байна. Ингээд эн чин тийм байна чи ерөөсөө эрүүл биш гэдээ ерөөсөө хэлдэг байхгүй юу. Гэтэл тэр хүмүүс тэрэн дотроо байгаад байна гэдэг чинь тэрнээс холтгол юм болвол ингээд хинч биш болох гээд байгаа. Эсвэл хинч ингээд тий өөрийг нь чинтгэдээсээ ингээд хайрлаж хүлээж авч чадахгүй юм шиг тийм мэдрэмж байгаад байгаа гэсэн үг. Тэгээд тэр хүндлэнгөөс ингээд чи одоо бололдоо ингэлдээ гэд хэлээд байгаа хүмүүс тэрийг хараад хийж байгаа болохоос чи ингээд хүрээд ирэх юм бол чи манайд ирж амьд болно шүү дээ. Гэдэг юм уу тий яг юм бодиттой зүйлүүдийг хийж хэлэхгүй байгаа болохоор ингээд болно гэдэг чинь тэр хүний сэтгэл зүйн хувьд тэр хүнээс хамааралтай байгаа, санхүүгийн хувьд хамааралтай байгаа, тодорхой одоо бусад амьдралын маш олон юм хэв маягууд нь тэр хүнээс ингээд хамааралтай байгаа болохоор тэр бүхнийгээ алдан гэдэг чинь тэр хүн юу ч үгүй болж байгаатай адилхан байхгүй юу. Тэгэхээр эндээс ингээд шилжилт хийхэд ер нь одоо сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй байдаг. Тэгээд ингээд одоо нөгөө тэр амьдрал чинь нэг юм амьдрал байлаа гэхэд дахиад нэг өөр амьдралын хэв маягийг төлөвлөж бодож үзнэ гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэр бодож үзнэ нь өөрийнхөө санаанд батж байх юм бол эндээс гарч чад. Тэрийг тэр процессыг болохоор ихэвчлэн сэтгэл зүйчтэй явж байхдаа хийдэг гэх юм уу. Тэгээд бас нэг хэцүү зүйл нь юу вэ гэхээр хэрвээ санхүүгийн хувьд одоо тэр нөгөө талаас хамааралтай байх юм бол ер нь үн төлбөргүй зөвлөгөө тийм олон тусламжтай их газрууд тэр тусмаа Монголд бол хийх боломжгүй байгаа учраас ихэнхдээ одоо тийм ингээд өөрөө л тэр байдлаас гарах хэрэгтэй болж байна. За бүгдээрээ токсик харилцааны тухай бүр ингээд цогц мэдээлэлтэй боллоо шүү дээ. Тэгээд хосууд маань ч гэсэн хэрвээ харилцаанд нэмэрхүү асуудлууд, нэмэрхүү шинж тэмдгүүд илэрдэг болвол ядаж ингээд сэтгэл зүйчтэй ярилцах гад үзээрэй. За сэтгэл зүйчтэй ярилцдаг юм аа гэхэд ингээд хоорондоо нэг энэ тухай ярилцаад үзээрэй гэж зөвлөе. Тэгээд бүгдээрээ токсик хосын харилцаа гэдэг дээр хүмүүс ямар байр суурьтай юу гэж боддог тухай сонсцгоё. Нэг айгу өвтгдөг, шаналгаадаг, тарчлаадаг харилцааг л токсик харилцаа гэх байх та. Бодол хардаж сэрдэх. Тэгээд одоо нэг хийсэн үйлдэлүүдийн зэмлэх одоо дандаа ер нь шүүмж талаас нь хандах гэх юм. Тиймэрхүү юм даа. Нэгнийг ойлгохгүй л гэсэн үг юм да бас токсик харилцаа гэдэг чинь тий. Зарим хүмүүс хэлдэг шүү дээ та нар ингээл бүгдээрээ л ер нь бүх асуудал токсик тийм харилцаатай л байдаг шүү дээ. Юун сүртэй юм бэ гэсэн тиймэрхүү ойлголт тэрний юм даа шүү дээ. Тэгэхээр ер нь л энэ яг байх ёстой зүйл юм болов уу гэж бодож байна. Мэдээж ер нь манай монголчууд айгу токсик гэж би бодож байна заяа. Ер нь токсик харилцаагаа ингээд бүр энгийн болгоцоо. Токсик харилцаа бол Монголд байх ёсгүй шүү дээ. Дэлхийд ч байх ёсгүй. Тиймэрхүү юм ч бас байж болох эсвэл асуудал байгаа юм л да. Инстинктээр суусан байна л да. Эрэгтэй хүний юмд бол эмэгтэй хүнд гар үржлэхгүй гэсэн юм бол. Тиймэрхүү юм ч бас хүн хэлээр мал хөлөөр юм да. За өргөжлүүлэн та бүхэнд өнөөдөр их оронд болсон онцлог үйл явдлын мэдээг хүргэнэ. За юу байна да? Зөндөө юм байна гэхгүй. Нөгөө лайв чи мөнх эрдэнэ дээ штэ. Тэгээд тэр хүн бол нийслэлийн эрдэмтлүүлэгчдийн хуралд нэр дэвшгээд хүсэлтээ өгсөн. Тэгээ арсан намаас ер нь нэр дэвшчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь асуудал гарсан. Манай хүн нэг нэр дэвшигчээ бүртгэхгүй гэдэг шийдвэр гарсан. Яагаад вэ гэдгсэн чинь мөнхийн эрдэнэ нь болохоор
авилга албан тушаалын хэрэгт ерөнхийдөө холбогдож исэн юм байна. За бүр тодруулаад хэлэх юм бол мөнх эрдэнэ нь албан тушаалын байдлаа уруулан ашиглаж бусдад хахуул өгсөн гэдэг хэрэгээр 1 жил 10 сарын 20 ял авч байсан. Гэхдээ хоригдоод нэх удаагүй байхад нь одоо ерөнхийлөгч Хөрөс өх болвол уучлал үзүүлээд 2023 оны 12 сард шоронгоос цуглагдчихсэн юм. Тэгээд нөгөө сонгуульд чинь ингээд авилга албан тушаалын хэрэгт холбогдчихсэн хүмүүсийг ерөөсөө ялангуяа бүр шүүхээр ингээд шийтгэгдэж ял эдэлжсэн хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэдэггүй тэгээд бүртгэдэг. Нөгөө шоронд ороод гэсэн чинь бид лайв бизнесээ болсон гэж бодоод байсан чинь бүр шал өөр юм. Тийм авилга албан тушаалын хэрэг гэсэн. За тэгвэл засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу Парис 2024 Олимп болон Паралимпиад оролцсон амжилттай болсон медаль авсан шүүгч болон тамирчид нь нэг удаагийн мөнгө олгоор олгосон хөтөлбөрийг өчтөр гардуулаад ирсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо дахиад Олимпийн наадамд ирэх авч оролцсон 32 тамирчин Паралимпийн наадамд ирэх авч оролцсон 11 тамирчин болон одоо Олимпиад шүүгчээр оролцсон 5 хүнд одоо 10 сая төгрөгийн мөнгө нь одоо шагнал өгөх юм байна. За тэгээд энэ нийтдээ 480 сая төгрөг болохоор маш олон хүнд бас шагнал тусламж мөнгөийг өгж जैनтэй шагналуудыг өгж जैनтэй өчтөрөөс хойш. За засгийн газраас чинь нэг нөгөө төвжирэл бууруулан төвлөрлөлийг багасгана гэж энэ хүрээнд бол төрийн байгууллагуудыг бол хотоос гаргана гэдээсэн шүү дээ. Тэгсэн чинь үүний эхлэл болоод хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг бүр дархан хол аймаг руу явуулж байна. Хэдэж одоо нөгөө нэг одоо ямар нэгэн асуудлаар тодруулга ярилцлага авах гээд ингээд албаны хүнээс авах шаардлага гарч тийм бас бүр дархан аймаг руу явах. Дархан руу явах нь байна. За тэгээд ер нь бол яг шийдвэр гараад бүр зогсохгүй ажил нь эхэлсэн. Өнөөдөр жишээлбэл төрийн өмчийн хорооны албан тушаалнууд дарханд очоод за одоо тухайн яамны одоо нүүж орох байрыг нь одоо хүлээлцэх гэм ажил хийсэн гинэ. Тэр ажилчдын дагаад гэр бүл нь явна гэсэн үг шүү дээ. Тийм. Ер нь тооцох юм уу? За хэвлэлийн ажилт нь үлдээсэй гэж хүсэж байна гэдэг байхгүй. За өргөжлүүлээд өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 36 дахь удаагийн номын баяр болж байна. Тэгээд энэ номын баярт 200 гаруй хэвлэлийн мэдлэгч 300 орчим зохиолчид оролцож байгаа гэсэн байна. Тэгээд ер нь бол номын баярт чинь жил болгоно нэлээд олон зохиолчид оролцоод байдаг шүү дээ. Тэгээд энэ номын баяр нь 15 өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Тэгээд энэ удаагийн номын баярт оролцож байгаа хүмүүс нь болохоор өөрсдийн шинээр гарсан намынхаа нэлээд нээлттэй хийнэ гэсэн мэдээлэл өгсөн байлээ. Тэгээд нэрнгэстэй нэг гоё юм байгаа нь юу вэ гэсэн чинь эмэгтэйчүүдэд болон ээжүүдэд зориулсан хэсэгтэй миний энэ удаагийн ном байна. За маргаашийн цагийн агарын мэдээ хүргэе. Маргааш Улаанбаатар хотод 19 гаражийн дулаан бахнэ. Тэгээд үргэлжлүүлээ та бүхэндээ орон нутгийн цагийн агарын мэдээг хүснэгтээр хүргэе. Өнөөдрийн манай мэдээллийн хөтөлбөр өндөрлөлөө зөндөө их нэлээд явсан баг гэж бодож байна. Баяртай.